Здравствуйте, уважаемые телезрители. Такая нестабильная... Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Докторгүй цаг агаар гэдэг бол манай бүс нутагт байдаг л энгийн зүйл. Цаг агаарын байдал мэдээж талбайн ажилд маань нөлөөлж таарна. Тэгсэн хэдиж та бүхэн өөрийнхөө ногоон талбайдаа гарч энэ жилийнхээ тариалангийн улиралдаа бэлдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Мөн түнчлэн өрсөлдүүлэн ургуулж байгаа өрсөлгийгэж бас арчилж байгаа биз дээ. За тэгээд ойрын өдрүүдэд ногоон талбайдаа ямар ажил хийх хэрэгтэй болохыг хамтдаа харцгаая. Уламжлал ёсоор хүлэмжинд дургуулж байгаа суулгацнуудаа харцгаая. Мэдээж эдгээр ногоонууд бол Чинжүү, Улаанлойл. За Чинжүү ингэж харагдаж байна. 5 дугаар сарын 15-нд хүлэмжиндээ суулгах болно. Ургалт нь хэвийн эрүүл харагдаж байна. Энэ бол тун сайн хэрэг. Зэрлэг гарсныг нь түүгээд услахад л хангалттай. Бордох шаардлага байхгүй. Харин лойлын хувьд ургалт хурдантай ургамал. За бараг цагаар 30 см өндөртэй болоод ургачихсан байна. Мөн эрүүл сайхан ургаж байна. Чинжүүнээс арай эрт буюу 5 дугаар сарын 5-нд хүлэмжиндээ суулгахаар бодож байна. За тэгээд гарсан зэрлэгийг нь түүгээд услахад л хангалттай. Бордох шаардлага мөн л алга байна. За одоо булцууд ургамлууд. Энэ бол үндэст буюу булцууд сэлдэрэй. 4 ургамал энд байна. Би мөн нэмээд хэдийг үргэлжлүүлчихсэн байгаа. Эхний ээлжийн үргэлжлэгээ ингэж ургажээ. Ургалтын хувьд дайжгүй харин зэрлэгийг нь түүхээ мартаж болохгүй. Би өөрөө бэлдсэн бордоод хөрсөө ашигласан болохоор энд зэрлэг ургах эрсдэл өндөр байгаа. Тэгээд услах хэрэгтэй. Бусдаараа бол ургалт маш сайн байна. Гадаа талбайдаа бид цаг агаар дохтууржаад ирэхээр суулгасан дээр гэж бодож байгаа. 6 дугаар сарын ихээр л дохтууржоод дулаарчих байхаа. Яарч байвал та бүтээлгээр бүтээн гэж тооцоод эрт суулгасан ч бас болно. За харин энэ бол үндэст буюу булцууд петрушка. Сэлдэрээтэй харьцуулахад харахад л ургалтын хувьд удаан жижигхэн харагдаж байгаа байх. Арай хожуу өрсөлдүүлсэн болохоор тэгж харагдаж байгаамаа. Суулгах хугацааны хувьд энэ хоёр ургамал адилхан бүтээлгээр хожиж ургуулахаар бол 5 дугаар сарын төгсгөлд гадаа талбайдаа суулгах юм а. Одоо бүгдээрээ гадаа талбайд суулгах лойлын талаар ярилцах болно. Суулгацсан ингэж харагдаж байна. Игнэ бүрт нь өөрөөр сорт суулгасан байгаа. 1, 2, 3, 4, 5, 6, 7 сорт байна. Үндсэн гол сортуудын хувьд бол голдуу салаад хийхэд зориулагдсан сортууд. Голдуу эрт болцсын дунд эсвэл дунд болцсын сортууд байдаг. Эслэг ихтэй Кунрейский, Сибирская чуда, тэгээд гибрид үрийн Санька. Тэгээд эдгээр 4 төрлийн шин сортууд болон сортыг дуршихаар шийдсэн юм а. Дуршилт хийж ургуулахад тус бүрээс нь 2 ургамал байхад л хангалттай. Мэдээж ганцхан ширхгийг тарьчих бол манай бүс нутагт, манай агаарт тохирч байгаа хэсгийг судлаж сайн дүгнэж чадахгүй шүү дээ. Ургалт нь сайн явагдаж байгаа болохоор 2 ургамлыг нь том савнд шилжүүлэн ургуулах хэрэгтэй болжээ. Үндсэн нь авч 2, 3 гарчихсан байна. Шилжүүлэн суулгах цаг нь ч болчихсон гэсэн үг. Ургамлууд өндөр ургахынхаа хэрээр шилжүүлэн суулгалтыг даах чадвар нь багасдаг. Дасан зогцох чадвар муутай байдаг гэсэн үг шүү. Цагийн юмыг цагт нь л хийж байгаарай. За баклажан ингэж ургасан байна. Зарим нь сайн, зарим нь жижигвтер харагдаж байгаа. 3 өөр төрлийн сорт байгаа болохоор л тэрдээ. Тэр дундаа гашуун амтгүй цагаан баклажан хүртэл энд ургаж байгаа. Суулгах хугацааны хувьд бол 6 дугаар сарын 5 хавцаа мандалд суулгах болно. Тэр хүртэл сайн ургачих нь английн шилжүүлэхээ бас битгий мартаарай. За одоо английн шилжүүлэх буюу пикировка хийх цаг нь иржээ. Өмнө хэлсэн ёсоор энэ 2 ургамлыг шилжүүлэн суулгах болно. Та энгийн шугам ашиглаад ийм хурд шиг багаж хийчихээрэй. Үзүүр хэсгийг нь хурцлчих, үндсийг нь гэмтээхгүй авахд тохиромжтой багаж болдог юм. Ямар савнд суулгах тухайд бол 4 төрлийн сонголт байна. Хамгийн багадаа 200 мм хэмжээтэй байх ёстой шүү дээ. Салдаг ёроолтой. Мэдээж хэмжээний хувьд бага болохоор ихэнх ургамал тохирохгүй байх. Харин энэ лойлыг суулгахад бол болох хэмжээ. Тэгтээ хамгийн шалгарсан хэмжээ бол 300 мл. Мөн л салдаг ёроолтой. Тэгээд хамгийн хямд төсөр аргын нэг болох энэ тетрапак савнууд. Өмнөх дугаараараа би үзүүлсэн.
10 эсвэл 12 см өндөртөөгөр хайжилж энэ савыг бэлдэнэ. Суулгацаа энэ савнд шилжүүлэн суулгаж байгаа тохиолдолд заавал оройноос 2 см зай үлдээж шороо дүүргэх юм шүү. Учир нь услага хийх болохоор тэр шүү дээ. Хэрвээ шороогоор бүрэн дүүргэх юм бол услага хийхэд хэцүү болно гэдгийг санаарай. Так сказать, объемы для воды. Вот такой вариант. Харин энэ бол хамгийн хямд хувилбар. Нийлэг материалаар хийсэн шороогоо хийгээд ингээд тавьчихна. Seattle Doma сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдж байгаа. Нэг удаагийн ч гэсэн боломжийн хувилбар юм аа. Үндсийг хөрс шороонд байлгах үүргээл гүйцэтгэж байгаа. Нэг удаагийн хэрэгсэл бол энэ юм аа. Ну, по поводу почвенных смесей, они у нас известны. Это универсальные. Бордоод хөрсний хувьд бол энэ. Эдгээрийг би өмнө нь танилцуулж байсан. Саад эм дэлгүүрээс жинжүү болон лойлонд зориулсан универсалыг харин огородник буюу бүх төрлийн ногооныхыг Seattle Doma дэлгүүрээс авсан. Жаахан үнэтэй болохоор бордоод хөрсийг авах болцоо гүмбүрт байхгүй. Тэгээд ч удахгүй суулгацын тоо улам бүр нэмэгдэнэ. Тиймээс та бүхэн өөрсдөө бордоод хөрс хийгээд сурч 3-1-д нь ялзмаг 3-2-т нь өнгөн хөрс байхаар бодоод холжих нь гэсэн үг ээ. Яг яаж бэлддэг болохыг би удахгүй харуулах болно. За одоо бүгдээрээ гадна талбайдаа гарч биднийг ямар ажил хүлээж байгааг харцгаая. Выйдем на участок и посмотрим, что можно сделать там. Ну, предлагаю прежде всего обратить внимание на наш парник. За эхлээд бүгдээрээ парник буюу мандалтаа арчилгаа хийх хэрэгтэй болжээ. Удахгүй тариалтын улирал эхэлнэ. Энэ бол миний өөрийн зохиосон олон төрөлт парник буюу мандал. Хоёр үйлдэлт эсвэл хосолсон мандалч гэж нэрлээд байж болно. Яагаад ийм нэр өгсөн болохыг одоо тайлбарлая. Энэ хэсэгт нь би өнгөрсөн жил өргөст хэмиг тариалсан. Харин энэ хэсэгт нь органик хаягдлаа хаяж ялзмаг бий болгохоор зорж байна. Үндсэндээ бол ирээдүйн бордоо болно гэсэн. Тариалт хийж байгаа хэсгийнхээ номыг үлдээж гисэн байгаа үсттэй. Илүү ажил хийх шаардлагагүй болохоор л тэр. Одоо харин энэ хэсгийн биомассыг гисгээж ялзмаг болох үйл явцыг нь хурдсгах хэрэгтэй. Намар нэмж байсан навчнууд энд харагдаж байна. Магадгүй танаа талбайд одоо хүртэл навчнууд байгаа бол нэмээд өгсөн шүү гэмгүй. Мод хөрөөдөхөд гарсан үрдсээ бас нэмж, тэгээд хоол хийхдээ хэрэгэлсэн ногооныхоо хальснуудыг нэмж болно. Өвөл хөлдөөд бараг дүүрчихсэн байсан. Одоо харин гисэж байна. Хурдан гисгээхийн тулд холиод өг. Тэгээд хисээд ирэхээрээ дахиад суугаад ирдэг юм аа. Тэр үед нь би үхрийн баас авчираад нэмээд хийчих нь. Энэ арга хоёр давуу талтай. Талбайн бүх төрлийн ургамлын гаралтай хогийг ийшээгээ хийчих нь бас хүнснийхөө ногооныхоо үлдэгдлийг ч хийчих нь. Хамгийн гол нь хаягдлууд нь давстай эсвэл угаагч бодистой байж болохгүй гэдгийг санаарай. Хоёрдугаарт эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй. Худалдан авах үхрийн баасны хэмжээ 2 дахин багасаад ирдэг юм аа. 2 жилийн өмнө тэр тал нь яг энэ тал шигэ харагдаж байсан. Өргөст хэмиг суулгахаас өмнө би сайн өнгөн хөрс нэмээд өгөх болно. 3 дугаарт энд байгаа биомасс нь илүү хурдан задарч халалт үүсдэг болохоор энэ хэсэг тарьсан өргөст хэмих илүү хурдан ургах болно. Үүнээс шалтгаалan өргөст хэмихээ удаан хугацааны турш хурааж хэрэглэх болцоо бүрддэг юм аа. Эндээс 7 дугаар сарын эхэнд харин тэндээс нь 7 дугаар сарын төгсгөлд ургацаа хураана гэсэн үг. Мөн тэр хэсэгт нь наран дуртай сортуудыг ургуулад дараагаар нь давслаж хэрэглэж болно. Ялзмаг хэрхэн хийх тухай хэлэхэд ийм байна. Илүү хурдан гисгээж суулгахын тулд гэлгаруудаар бүтээж наранд халаад илүү хурдан суучихна. Суулгачгаар нь үхрийн бааз худалдаад аваад нэмчих. Тэгээд өргөст хэмхээ 5 дугаар сарын 5-наас хэтрүүлэлгүй хөрсөндөө суулгах ёстой юм шүү. Как только растает, будем закупать свежий навоз КРС, добавлять. И желательно огурец посеять, ну, не позднее 5 мая. Ну а то, что мы с вами выкинули осенью с половиной. Намар парник буюу мандлаасаа авсан хөрс энд байна. Мэдээж өвөл хөлдчихсөн байгаа. Тэгэхдээ бид дургамал ногоо, сонгон саримсаа тариалахад сайн хөрс маш их хэрэгтэй. Хөрсөөс сайтар шигшиж хэрэггүй эсвэл ялзмаг болоогүй зүйлсээс нь ялган салгах хэрэгтэй болно. Би жил бүр энэ талаар ярьдгийг та бүхэн мэдэх байх. Би шигшүүрээ ийм хуучин орны бүрш ашиглан хийсэн. Ингэж налуулж тавиад цас цэвэрлдэг хурц тармуураа ашиглан шигшиж болно. Просеем для того, чтобы Шигшгийн учрыг та бүхэн ойлгож байгаа биз дээ.
За ийм л хамгийн үржил шимтэй хэсэг нь бидэнд хэрэгтэй. Үхрийн баасыг хөрсдөө холсныг нь ялзмаг гэдэг. Харин би үхрийн баас хөрсөн дээр нэмээд ногоон ургамлынхаа хаягдлыг хийж гисэн болохоор холимог буюу компост болсон нь энэ байна. Маш сайн чанарын органик бордоо юм да. Бүх төрлийн ургамал ногоогоо тариалахдаа ашиглахаас гадна мод бутныхаа хамгаалах тойрогтойч нэмж хийж болно. Ингэж шигшгээр хаягдлууд нь үлддэг. Наш компост, вот посмотрите. Харда энд модны холцсууд байгаа бид. Хурдан задардаггүй органик нэгдэл. Тийм болохоор би галлагаандаа ашиглаждаг юм. Эсвэл энд бүр чулуу, хайрга, хагархай шил хүртэл байна. Эдгээрийг нь хаях хэрэгтэй болно доо. Парникт хийгээд хэрэггүй, хизээж ялзмаг болохгүй зүйл шүү дээ. Бас ийм хуванцар хаягдлууд ч байна. Үхрийн баасан дунд дагалдаад ирчихдэг муу талтай. Одоо яа гэхэвдээ нэг ёсны уламжлал болчихсон зүйл. Эдгээр хаягдлыг би орон нутгийнхаа догчлолт үйлчилгээний газрыханд өгчөгдөг. За тэгээд төгсгөлд нь та бүхэн газарт унсан бүрэн задарч хөрс болж чадаагүй бүхэл хэсэг байгааг хараарай. Эдгээрийг бол буцаагаад парниктаа хийж задарч сайн чанарын хөрс болог. Ийм л хаягдалгүй арга да. Энэ овоолсон шороог би 4-р сарын 25-наас өмнө бүрэн шигшиж дуусгах ёстой. Учир нь эрт ургацын сонгон саримсаа тариалахын тулд доор байгаа хөрсөө халаах хугацаа хэрэгтэй. Одоо хүлэмжээ тариалтынхаа улиралд бэлдэх болно. Үндсэн ногоонуудаа арай хожуу тариалах болохоор тэр хүртэл завсрын ургамлуудаа ургуулахад болно. Та бүхнийг баярлуулах нэг мэдээ байна. Би өөрөө ч баярлсан. Энэ бол би анх удаа өөрийнхөө хүлэмжийн нэг игнийг халаалтай болгосон явдал юм аа. Хөрсний доор дулаан тусгаарлагч төмөрсөйдэг. Тэгээд дулааны кабелийг хөрсөн доогуур тавьж өгсөн. Энэ бол миний хувьд мөн л дуршилт юм аа. Хэрвээ амжилттай болвол эх жилийн 3 дугаар сараас эхлэн би хөрсөө халаагаад ургамал ногоогоо суулгаж байх болно. За би мандлаа үндсэн 5 хэсэгт хуваасан байгаа. Учир нь 5 төрлийн өөр ногоо ургамал тариалах учраас. Завсрын ногоо тариалахдаа эрт болцсон буюу эрт ургадаг ногоо тариалах хэрэгтэй. Укроп, петрушка, сельдерейг бол тариалаад хэрэггүй. За эхний сонголт нь редиска. Өнгөрсөн жил бид генеральский сортыг тарьсан. Тун сайн ургасан. Харин энэ жил би гибрид үрийн уучлаарай престо сортыг тариалахаар шийдсэн байна. Тусгайлсан хүлэмжийн мандал тариалахаар гаргаж авсан сорт юм. Эхний сонголт нь редиска. За ингээд дараагийн сонголт буюу 2 дахь сонголт нь салатны навч. Московский парниковый сорт. Олон жилийн турш шал гарсан сорт тоо. 3 дахь сонголт индау сорт. Брокколи болдоо салат хийхэд зориулагдсан маш амтлаг шимтэй ургамал. Дараагийн сонголтын хувьд бол би өнгөрсөн жил бууцаа тариалж үзсэн. Бууцаа нэг саглааж ургадаг, талбай эзэлж ургадаг ургамал юм л да. Харин энд зай байгаа болохоор би энэ жил гэж тариалахаар шийдсэн. Балнушка сортын салат хийхэд зориулагдсан гिचийг тариалах болно. Энэ нь бидний нуг шийдэг гэж биш, харин идэж хэрэгэлдэг шим тижэл сайтай төрөл нь юм а. За тэгээд төгсгөлд нь энэ бяцхан зайд би жил бүр Шарлотта сортын сонгон тариалах болно. Уг сонгоныг суулгахлаар бидний сайн мэдэх ногоон сонгон ургаад гараад ирнэ. Эрт ургацын амтлаг илчлэг сайхан сонгон ургах юм а. За энд харагдаж байгаа кабелийн тусламжтайгаар мандлыг маань халааж байгаа хэрэг. Энэ мандлаас 5 дугаар сарын 10 гэхэд ургац авна гэж тооцоолон би өнөөдөр суулгах болно. 30 см гүнд суулгасан кабель нь энд харагдаж байна. Дулаан тусгаарлагчтай 20-22 хэмийн дулаантай байхаар тохируулсан байгаа. Учир нь манай эндхийн хөрс 3 м гүн хүртлээр хөлддөг. Тиймээс дээрээс нь халж байгаа боловч доороос нь хүүтнээр хайрч байгаа гэсэн үг юм. За ямар тааж энэ жил илүү сайн ургац авахаар төлөвлөж байгаа маань энэ. Та бүхэн харж байгаачлан энд ном хийгээд өлөгчсөн байна. Би өөрөө хийсэн зүйл л дээ. Ном хийдэг нь ямар учиртай вэ гэвэл би даавн биш бүтээлгээр бүтээж өгөх юм. Бүтээлэг маань өнгөрсөн жилийнх жил бүр шинийг авах гээд байх шаардлага байхгүй. Муудах хүртэл нь хэрэгжилж их. Тэгэхээр би өнөөдөр эдгээр ногоонуудаа суулгах болно. Тэгээд усалчих нь усаа бас энд халааж байгаа. Өөрөөр хэлбэл хүлэмжийн хэмийн дулаантай болтол нь энд усаа тавиад халаачихна. За одоо хүлэмжээ бас өөр хэлбэрээр ашиглаж болдог жишээг харуулъя. Энэ бол жилд олон удаа ургацаа өгдөг ховинд ургуулсан гүзээлзгэн.
Гэрийнхээ зойрноос авчирч энд тавьсан, өвлийг өнтөөд авсан, одоо сайн ургаж байна. Би уцалчихсан байгаа. Харин энэ ховингийн гүзээлзгэн хитрхи шигүү ургачсан болохоор нилээж шингэлэх бодолтой байна. Шингэлж түүснийгээ мэдээж бусдаагаа хуваалцсан. Олон ч хүн авах хүсэлтэй надад өгөөд байна. Харин та бүхэн авч ургуулахдаа 9-10 литрийн стандарт ховинд ургуулаарай. Доор нь ус зайлуулагч хийгээ том карамзитээр давхарлсан. За тэгээд хөрснийхаа дээр жижиг карамзит тавьсан байгаа. Ингэхээр зэрлэг ургахгүй бас чигээ алдахгүй сайн талтай байдаг да. Мөн энд манай сарнаа харагдаж байна. Мөн л зойрноос авчирсан одоохондоо өнгө муутай харагдаж байгаа боловч удахгүй ногоороод ирнэ. За төгсгөлд нэг Expedition сортын сонгоны их ургамлыг суулгаарай гэж зөвлөмөр байна. Би ингэж соёолсныг нь сонгон авсан байгаа. Хид ишилсэн болохоор хид хидийн цэцэг ургана гэсэн үг ээ. Цэцэг бүрээс нь үр авах боломжтой болно шүү. Ховингийн хувьд 14 литрих эсвэл 12 литрих байсан ч болно. Ховингийн доор ус зайлуулагчтай сайн чанарын хөрс хийсэн байх ёстой. За тэгээд сонгоно. Талд нь хүртэл нь суулгаж өгөх хэмжээний нүх ухчихна. Яг ингээд. За ингээд хүлэмжиндээ тавиад ургуулад услаад байхад л болно. Хүлэмжээ завсрын ногоо ургуулахаас гадна энэ мэдчлэн олон аргаар ашиглаж болдог жишээг инхүү зүйлээ гүзээлзгэн сарнаагаа гаргаж ирээд хүлэмжиндээ тавьчих. Зарим хүмүүс гэргино зэсэгч гаргаад тавьчихсан байдаг шүү дээ. Георгины также можно сюда поставить. За амлсан ёсороо суулгацсан оргуулах хөрсийг хэрхэн бэлдэх ёстойг харуулъя. Бид удахгүй лойл, чинжүү, баклажана шилжүүлэн ургамал нэг бүрээр нь ийм аягнуудад хийж ургуулах болно. Өмнө нь тариалд хийгээгүй хэсгээс авсан 3% шороо, 1% ялзамгаа холиод бэлдсэн хөрс иймэрхүү харагдаж байна. Тэгээд дээр нь 1 литрийн савтай модны үнсийг хийгээд өгнө. Зөвхөн мод шатаасан үнс гэдгийг санаарай. Өөртөд нь байхгүй бол бусдаасаа гуугаад авчих нь биз. Худалдаж авсан ч болно. За тэгээд сайтар хутгаад холиод өгөөрэй. Модны үндсэнд кали болон олон төрлийн микроэлементүүд байдаг болохоор ургамал хэд өндөр ургахаас сэргийлж өгдөг юм. Сайтар хольж хутгасныхаа дараагаар энэ холцоороо аягнуудаа дүүргэх болно. Энд би 38 аяг бэлдсэн байгаа. Дараагаар нь би энэхүү 38 ургамлаа гадаа талбайдаа суулгахаар тооцоолж байна. Аягны ёроол нь салдаг гэдгийг битгий мартаарай. Тэгээд хутгуур аваад аягаа дүүргээд өгнө. Дахин сануулхад аяг бүрийнхээ дээр ядаж 1.5 см зайтай байхаар бодож шороогоор дүүргэх юм. Услахдаа ус тогтох зай байх ёстой гэдгийг тооцоорой. За энэ мэтчлэн аягаа дүүргэж өгөндөө. Харин та эдийн засгийн хувьд боломжтой бол почва гүрүүнд болон бусад бэлэн хөрсийг худалдаж аваарай гэж зөвлөх байна. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч Сиадле Дома болон Сад М дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа. Они есть у наших партнеров и в магазинах Садем, и в магазинах «Все для дома». Сегодня мы, уважаемые телезрители, Өнөөдөр үзэгч та бүхэндээ байцааны ашиг тусын талаар ярьж өгөх болно. Уугуул нутг нь газрын дундад тэнгис орчим. Тийм болохоор байцаан тийм халуун биш орчинд ургадаг, чиглэг орчинд сайн ургадаг, услага их шаарддаг юм. Орос оронд 8-аас 9-р зууны үед байцаа нэвтэрсэн байдаг. Улмаар 11-р зуунд байцаа хэрхэн тарьж ургуулах зөвлөгөө хүртэл гарч байжээ. 19-р зуунд Оросын эрдэмтэн Грачовский байцааны олон төрлийн сортыг гаргаж авсан нь Европт хүртэл дарахсан байдаг юм а. Өнөөдөр Орос орны өнцөг улам бүрт байцааг ургуулж байна. Сибирийн хувьд үндсэн тариалангийн ногоо бол байцаа юм. Манай байгаль нуур орчмын бүс нутагт мөн л байцаа тариалангийн гол ургамал үйлдвэрлэлийн хэмжээнд тарьж ургуулдаг. Манай бүс нутагт хэрхэн нэвтэрсэн тухайд бол эхлээд 17 дугаар зуунд казак цэргүүд, 18 дугаар зуунд шашны хуучин номлолтнууд авч ирсэн бололтой гэж үздэг. Байцаа нь маш сайн ургац өгдөг ногоо. 1 квадрат метр талбайгаас 15 хүртэл килограмм байцаа авах боломжтой. Яг иймэрхүү 5 байцаа 1 квадрат метр талбайд ургана гэсэн үг шүү дээ. Мөн байцааг олон төрлийн аргаар хүнсэндээ хэрэгэлдэг. Орос иргэдийн дунд давсалж даршилсан байцаа их дэлгэрсэн. Иргэдч мөн дуртай хүнсэндээ хэрэгэлдэг. Мөн витаминлэг чанартай, шим тустай учир өвөл хаврын үлрэлт байцааг ихээр идэж хэрэгэлдэг. Хадгалалт маш сайн даад магадгүй сорт гибрид үрэг гэдгээс хамаарч хадгалах хугацаа өөрөөр байна. Химийн бүтцийн хувьд байцааны 92% нь ус, 8% нь эслэг буюу хуурай, түүний тэн хагасан сахар.
Сахарын агуулмж ихтэй болохоор даршлан хэрэглэхэд их тохиромжтой байдаг юм. Сахар багатай бол даршилахад тохиромжгүй байх нь. Тиймээс зарим хүмүүс даршлахдаа элсэн сахар нэмдэг нь ийм учиртай юм аа. Байцаанд маш олон төрлийн витамин агуулгаддаг. Хамгийн гол нь витамин С-ийн агуулмж өндөртэй. Агуулмжийн хувьд нэмбэгтэй ижил өндөр байдаг юм аа. Мөн кали их хэмжээгээр агуулгадаг. Байцааг олон төрлийн аргаар хүнсэндээ хэрэгэлдэг. Түүхийгээр нь салаад хийдэг, тэжээллэг ногоо. Мөн даршлах аргаар хагас боловсруулж хэрэгэлдэг. Байцааг мөн чанаж болгож хэрэглэнэ. Одоогоор 100 гаруй төрлийн байцааны орцтой байцааг олсон хоол байдаг юм аа. Оросын алдарт ши шүлийг байцаагүйгээр төсөөлхийн аргагүй шүү дээ. Ангаах чадвар тун сайтай ургамал бол байцаа. Калорийн агуулмж багтаа тул таргалтын эсрэг эмчилгээнд хэрэгэлдэг. Амин хүчлийн агуулмж ихтэй үндсэндээ 4 төрлийн амин хүчил агуулгадгаас тритропин, метионин хүний эрүүл мэндэд их тустай. Байцааны шахсан шүүс бактерийн эсрэг үйлчилгээтэй. Мөн ходоодны шарахыг эмчлэх, урдчлан сэргийлэхэд сайн, цусны эргэлтийг сайжруулдаг, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ. Хоолны шингэцээ сайжруулахын тулд даршилсан байцааны шүүсийг ууж хэрэгэлдэг. Ийм ашиг тустай ургамлыг өөрийнхөө ногоон талбайд тарьж ургуулаарай гэж уриалъя. Тариалахдаа болох хугацаа, хэрэглэх арга өөр. 3 төрлийн сортыг ургуулаарай гэж зөвлөх байна. Салаатны буюу эрт болцсон байцааг зуны дунд сард хэрэглэнэ. Дунд болцсон байцааны хувьд сахарын агуулмж өндөртэй тул даршилахад хэрэглэнэ. Тэгээд ч дунд болцсон байцааг эрэгчлийнхээ 3 дугаар сар хүртэл хадгалж идэх боломжтой. Мөн хожуу болцсон байцаа тарилаа гэхэд эрэгчлийнхээ 6 сар хүртэл хадгалж хэрэглэх болцоог олгодог юм аа. Тиймээс байцааныхаа сортыг сайн бодолцож тариалаарай. Эрхэм үзэгчдээ байцаагаа тариарай, хүнсэндээ хэрэглээрэй. Хамгийн гол нь олон төрөл зүйлийг нь сонгон ургуулаарай. Та бүхэнд эрүүл энхийг хүсье. Будьте здоровы. Манай нэвтрүүлгийн хаягаар 2 асуулт ирсэн байна. Улаангут хотын орчсон суугч Харитонова Ирина эрт болцсон байцаагаа талбайгаа уйлан заагалсан игнэнд ургуулж болох уу гэж асуужээ. Болохын хувьд бол болно. Харин та байцаагаа хурааж авсныхаа дараа уг игнийг цааш хэрхэн ашиглах вэ? Та эрт болцсон байцаагаа зуны дунд сард хураагаад авчихаар уг талбайд маш хурдан боловсрдог өөр ногоо ургуулах шаардлагатай болно. Салаатны навчууд хурдан ургаж боловсрдог. Роккола, редиска, салаатны навчил ургуулах хугацаа үлдэх байхаа. Ингэж байхаар миний зөвлөгөөг дагаж бүтэн игнэнд тариалж байхаар ногоон талбайхаа сул орон зайг ашиглаад цөөн хэдийг л тариалж 5-6 байцаа тариалахад л хангалттай шүү дээ. Бүтэн игнээ эзлүүлэн тариалахаар шийдсэн бол эрт ургацын байцааны араас тариалах ногоогоо сайтар бодож сонгох нь чухал шүү. Ирина Харитоновагийн 2 дахь асуулт. Энэ жил цэцэрлэгийнхаа бот модыг хизээ услах хэрэгтэй вэ гэжээ. Манай Улаанууд орчим орсон цас хайлаад хөрсөнд маш сайн чийг өгсөн байгаа. Хөрс чийгтэй байгаа гэсэн үг. Тиймээс услах гээд яарад байх хэрэггүй. Модод нахиалч эхлэегүй байна шүү дээ. Слива, априкос, вишна зэрэг яст жимстэй моднуудыг огтоос услаж болохгүй шүү. Эрт усалчаар эдгээр моднууд эрт цэцгэлдэг. Эрт цэцгэлэхээр гадаа хүйтэн байдаг болохоор тоос хүртэх боломж гарахгүй. Өөрөөр хэлбэл та эрт услах юм бол тухайн жилдээ жимс авахгүй нь байна шүү. Тиймээс одоохондоо мод бутаа услах гээд яарад байх хэрэггүй. Эрхэм үзэгчдээ эх 7 хоногт уулзах хүртлээр баяртай. Эх 7 хоногт бидний ногоон талбайд хийх ажил мондохгүй их байна. На участках.